Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын агаарын цэрэгт хүчин зүтгэж байсан нэгэн офицер хятадын талд үйлчилсэн гэдэг нь одоо тогтоогдсон. За үүнтэй холбогдуулан түүнийг эх орноосоо урвсан мөн одоо дайсны талд бол батлан хамгаалах чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн гэсэн хэрэгт буруутгаж яллах дүгнэлтийг Америкийн нэгдсэн улсын прокурорууд гаргаад байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны мэдгэгцнэр нисгэгчийн гүүгч гэсэн дуудлагын тохоогоороо нисгэх одоо хүрээндээ алдарсан агаарын цэргийн хүчний хусууч асан Жеральд Брауныг лав гарагт Индиана мужид баривчилж авсан. За түүнийг бүгд найрамдах хятад ард улсын нисгэгчдэд зөвшөөрлгүйгээр батлан хамгаалах үйлчилгээ үзүүлсэн хуульцсан хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллаж байгаа юм байна. Агаарын цэргийн хүчинд олон 10 жилийн туршид ажилласан туршлагатай F-35 Lightning II нэртэй онгоцны зааварлагч нисгэгч асан 65 настай Браун хамгаална гэж тангарсан хүмүүсийнхээ эсрэг тэмцэхэд хятадын нисгэгчдийг сургаснараа эх орноосоо урвсан гэж холбооны мөрдөх товчооны сөрөг тагнуулын хилцээний туслах захирал Роман Рожавский мэдээлэлтэд дурдсан байна. Америкийн нэгдсэн улсын Колумбийн тойргийн прокурор Жанни Перес Пиро Браун манай үндэстний эсрэг хуульдаа хийсэн хэн бүхэн үйлдэлийн төлөө ямар хариуцлага хүлээнэ гэдгийг харуулж байгаа хэрэг болсон гэдгийг хэлсэн. За хууль зүйн яамны мэдэгдэж байгаагаар энэхүү нисгэгчийн хувьд Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчинд 24 жил алба хаасан байлдааны ажиллагаа удирдах байсан туршлагатай цөмийн системийн үйл ажиллагааг удирдах зэрэг нууц одоо үйл ажиллагаа даалгавруудыг гүйцэтгэж байсан туршлагатай хүн юм байна. За 1996 онд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчнээс халагдсныхаа дараа Браун Америкийн нэгдсэн улсын нисгэгчдийг F-35 болон A10 нэртэй байлдааны онгоцыг жолоотоход нь сургаж байсан. За мөн арилжааны ачааны онгоцны нисгэгчээр ажиллаж байсан ийм туршлагатай хүн юм байна. За Брауныг 2023 оны 12 дугаар сард Хятад руу явж Хятадын нисгэгчдийг сургах ажлаа эхлүүлсэн гэж буруутгаж байгаа. За тэрээр 2026 оны 2 дугаар сарын эхээр Америкийн нэгдсэн улс руу буцах хүртлээр тэндээ сургалтын үйл ажиллагаа явуулж байсан тогтогдсон. Хятадын нисгэгчдийг сургах гэрээг Хятадын иргэн Стефен Бүүбийн тохиролцсон бөгөөд тухайн одоо Стефен Бүүбингийн хувьд 2016 онд Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах гэрээт гүйцэтгэгчийг хакерт хуульдаа хийсэн хэрэгээр 4 жилийн ял сонссон этгээд гэж хууль зүйн яам мэдэгдэж байгаа. За сүүлийн үед бол зөвхөн Америкийн нэгдсэн улс гэлтгүй Австрали, Канада, Шинэ Зеланд, Их Британь зэрэг олон орны засгийн газруудын зүгээс Хятадын одоо засгийн газарт батлан хамгаалах чиглэлийн сургалт үйлчилгээ явуулж байгаатай холбоотойгоор өөрийн иргэдтэй хандсан анхааруулгыг гаргаж байгаа юм. За 2024 онд зэвсэгт хүчнийхэн одоо байгаа болон ажиллаж байгаа хүмүүстэй хандан бүгд найрамдах хятад ард улс өрөндийн зэвсгийн туршлагыг ашиглах өөрийн чадварыг бэхжүүлэхийн тулд Америкийн нэгдсэн улсын болон одоо бусад орны иргэдийг цэргийн албаа хаагчдыг одоо элсүүлэхийг эрмэлзэж байгаа гэдгийг анхааруулсан мэдээлэл гаргасан. Хятадын ардын чөлөөлөх арим өрөндийн зэвсгийн авиас чадвараас олж авсан ойлголтод бай болсон шинээр илсэн цэргүүд болон тэдний хамтрагч цэргийн албан хаагч Америкийн нэгдсэн улс болон холбоотны аюулгүй байдал занал хийж байна гэсэн мэдээллийг гаргасан. За гадаадын цэргийн албан зөвшөөрлгүйгээр сургалт мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж болзошгүй гэсэн мэдээллийг анхааруулж олон нийтэд хүргэж байгаа юм. За өөрөөр хэлбэл бүгд найрамдах хятад ард улсын хувьд бол сүүлийн үед зэвсгийн чадвараа нэмэгдүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор өрөндийн дэвшилтэт технологиос суралцах шаардлага үүсэж байгаа юм. За тийм учраас өрөндийн одоо томоохон зэвсэгт хүчинд үйл ажиллагаа явуулж за нууцын материалуудтай харилцаж байсан хүмүүсийг элсүүлэх замаар тэднээс суралцах авиас чадварыг нь ашиглах өөрийн зэвсэгт хүчнээ сайжруулахыг оролдож байгаа. За мэдээж хэрэг энэ нь бол одоо түүнийг тэдгээр одоо орнуудын эсрэг за ялангуяа үндэсний аюулгүй байдалд бол нөлөөсөн ийм алхам гэж үзэж байгаа учраас тагнуул болон эх орноосоо урвсан хэрэгээр хүмүүсийг одоо барьж яллах ийм үйл явц бол сүүлийн үед улам бүр нэмэгдэж байгаа юм байна.